Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн хичээлийн сэдэв бол онлайн хичээлийн агуулга бэлтгэх арга зүй. За сахим сургалтыг бид бүхэн офлайн сургалт, онлайн сургалт гэж хоёр ангилж болно. Офлайн сургалт гэдэг нь компьютер эсвэл хязгаарлагдсан төлжөө ашигласан сургалтыг хэлж болно. За төхөөрөмж нь бол USB flash, CD, DVD-ROM, кассет зэрэг байж болно. Онлайн сургалт гэдэг нь ямар нэгэн сүлжээ ашигласан сургалтыг хэлж байгаа. Онлайн сургалт гэдэг нь багш болон суралцагч нар сүлжээгээр холбогдсон сургалтаа зохион байгуулахыг хэлнэ. За сүлжээний хувьд бол интернет, радио, телевизийн сүлжээг ашиглаж болдог. За интернетээр харилцаа үүсгэх хэрэгслэл 3 боломж байгаа. За үүнд нэгдүгээрт нь цахим шуудан буюу имэйл хаяг, вебсайт эсвэл блог, сургалт менежментийн систем ашиглаж болно. Цахим шуудан ашигласан бол зөвхөн мэйл хүлээн авсан суралцагч нар суралцах боломжтой. Веб эсвэл блог ашигласан бол таны вебсайт, блогийн хаягийг мэддэг бүх хүмүүс суралцах боломжтой. За сургалт менежментийн систем ашигласан бол зөвхөн таны хичээлийг сонгосон суралцагч нар судлах боломжтой байгаа. Онлайн сургалтын уламжлалт сургалтаас онцлог талууд нь болохоор интернетийн орчин шаардлагатай байна. Эдийн засгийн хувь хэмнэлийг цаг хугацаа хэмжиж болно. Орон зайнаас үл хамаарах байна. Онлайн хичээлийн бүтцийн хувьд танилцуулга, хичээлийн төлөвлөлт, лекц, семинар, лаборатори практик, бие даалт хилцүүлэг, сорил, шалгалт гэсэн бүтцтэй байж болдог. За цахим хэрэглэгдэхүүн маш олон төрөлтэй байна. За эндээс бид мультимедиа хэрэглэгдэхүүн, интерактив хэрэглэгдэхүүн, тест болон судалгаа, энгийн документ файлууд, тоглоом зэрэг хэлбэрээр бэлдэж олно. Мультимедиа гэдэг нь бол текст, зураг, дуу, видео, анимашн зэргийн цогц юм. Мультимедиа хэрэглэгдэхүүн бэлтгэхэд ашиглагдах төхөөрөмжүүдийн хувьд энгийн дижитал камер, микрофон, шихвч, видео камер, сканер, компьютер, холболтын кабелуудыг ашиглаж болно. Онлайн хичээлийн лекцийг унших байдлаар эсвэл видео лекц байдлаар бэлтгэн өгж болдог. За видео лекцийн төрлүүд нь энгийн видео лекц, дэлгэж бичсэн видео, үзүүлэн дуу оруулсан видео, документ камер ашигласан видео, нэвтрүүлэг хэлбэрийн видео зэрэг байж болно. Цахим хэрэглэгдэхүүний үн цэнийг нэмэхийн тулд тухайн хэрэглэгдэхүүнд тайлбартай тоглоом, тест болон судалгаа, симуляц, нэмэлт агуулгыг холбож өгч болдог. Цахим хэрэглэгдэхүүн бэлтгэх програм хангамжуудын хувьд бид бүхэн офлайн буюу компьютерт суулган ашиглах боломжтой програмуудыг энд дурдж байна. Articulate Storyline, iSpring, PowerPoint, Camtasia Studio, Adobe Flash зэргийг багш нар ашиглаж болно. Онлайн буюу интернетээр суурилсан програм хангамжууд бас байна. За эндээс Canva.com, PowerToon, Prezi.com, Visme.com, Animaker.com гэх мэт програмуудыг ашиглаж болно. За энэ слайданд цахим сургалттай холбоотой нэр томьёонуудыг англи болон монголоор харьцуулан харуулж байна. За цахим сургалтыг e-сургалт, e-сургалт, e-сургалт хэмжин товчлон бичиж байгаа. За компьютер суурилсан сургалт, онлайн сургалт, мобайл сургалт, U-сургалт хэмжлэн нэр томьёонууд ихэвчлэн тайлбарлах болно. Та бүхэнд анхаарал хандуулсанд баярлалаа.